Эрдэнэтөлдөрт ажилд ороход сонгон шалгаруулалтаар ажилд авах зарчим сүүлийн 3 жил үргэлжилж байна. Өнгөрсөн оны байдлаар 339 ажилтан тэтгэврт гарч, хантын гэрээний заалтын дагуу эцэг эхийнхээ оронд 236 хүн ажилд оржээ. Хүний нөөцийн бодлогоор болон сонгон шалгаруулалтаар 242, үйлдвэрийн зардлаар сурсан 12 хүн тус тус ажлын байраар хангагджээ. За үйлдвэрлэлийн ба иргэний барилгын инженер мэргэжилтэй хүмүүсийн дунд сонгон шалгаруулалт зарласан байгаа. За тэгээд тийм мэргэжилтэй хүмүүс байх юм бол манай компанийн www.erdent.mc.cgmn гэсэн вебсайтаар ороод анкета бөглөөд энэ сонгон шалгаруулалтанд оролцож болно. За сонгон шалгаруулалт бол одоо бүртгэлийн хугацаа явагдаж байгаа. Бүртгэлийн хугацаа одоо 7 хоног орчим үлдсэн байна. Түүний дараа 1-р шатны эхэлнэ. Ажлын байр зарлагдсан тухайн ажилд орохыг сонирхсон хүмүүс анкет бөглөж сонгон шалгаруулалтанд нээлттэй оролцох боломжтой. Эрдэнэтөлдрийн захиргаанаас ажилчдынхаа орон сууцны асуудлыг шийдэхээр хэд хэдэн чиглэлээр ажиллаж байна. Эрдэнэтөлдрийн хэмжээнд 2300-аад ажилтан орон сууцгүй гэсэн судалгаа өгдөг байна. Эхний ээлжинд 1300 айлын орон сууцыг хотхон хэлбэрээр байгуулах төлөвлөлт хийгдэж байна. Үүний дагуу амны орон сууцны эко 400 хороол буюу Сархиа цанын баазын зүүн энгэрийг дагсан хотхон бий болох юм а. Үүнд Эрдэнэтөлдрийн 400 ажилчин, аймгийн 120 иргэн нийт 500 гаруй айлын шин суурьшлийн бүс бий болгохоор төлөвлөд байна. Түүнчлэн хуримтлагын залуучуудад зориулсан нийтийн орон сууц хэлбэрийн залуус 600 хорооллыг гоёлоогт эхлүүлэхээр төлөвлөжээ.